За сайн уу манайха дараачихаа влогт тавтаа морилтэй маш олон хүмүүс амьдарж байгаа байраа танилцуулаач гэж хэлсэн учраас гонжууд амьдарж байгаа байраа үзүүлээ. Тэгээ бид нар ерөн гонжууд эрэхтэй дандаа иймэрхүү байр түрээслээд амьдарчдаг. Тэгээд зочид буудал түрээсэлж болно л доо. Гэхдээ зочид буудлыг бодох юм бол байр түрээслэх нь ямар давуу талтай байдаг вэ гэхээр хүүхэдтэй явж байгаа хүмүүст болоод олуулаа явж байгаа хүмүүст гэх юм бол багтаамж томтой, чөлөөтэй эргэж хөрвөх зайтай байдаг. Тэр нэг буудлын өрөөнд чинь давчуу жижигхэн болохоор ерөнхийдөө жоохон амьсгалах агаар давчтаад байдаг тий. Нэгдүгээр том байдаг. За хоёрдугаар тэгвэл буудлаас илүү хямд байдаг. За гуравдугаар гэх юм бол дотроо угаалгын машинтай болоод галтгоотой байдаг учраас хоолоо өөрсдөө хийгээд идэх боломжтой байдаг гэдгээрээ давуу тал байдаг. За тэгээ дээрэс нь хэрвээ хүргэлтээр хоол авах юм бол шууд гэрийн хаалга тогшоод авчих нь илүү амархан байдаг. Тэгэхгүй нөө буудал байрлаж байгаа үе заавал ч роботоор дээш нь доош нь явуулах ч гэдэг юм асуудал үүсээд идэг. Эсвэл буудлын ажилтнаар ч гэдэг юм уу дээш нь доош нь хөргүүлэх асуудал гараад идэг. За манай амьдарч байгаа байрны хувьд болохоор ийм 4 лифттэй ингээд ерөнхийдөө хятадтай ингээд ийм байрууд дандаа 4 лифттэй байгаа гэдэг. За тэгээ ийшээгээ ийм айгу олон байгаа. За тэгээ одоо манайх руу орцгоон. Тэгээд энэ байруудын давуу тал нь дандаа 2 давхар байдаг. Дотроо жижигхэн 2 давхар байдаг. Тэгээ бүгдээрээ нэг ийм хавтастай электрон түлхүүрүүд өгдөг. За тэг хүүхэдтэй айл ер нь цэвэрхэн байна гэж байдаггүй шүү. Тэгэхээр манайха жоохон замбрааг байх юм бол ойлгоорой. За ер нь ойлгохгүй хүмүүс байвал алгасаарай гэ. За эхлээд нойлыг харуулчих. Угаалгын машинтай. Сая манай хувцуугаад орхичиж мэдээж ингээд дүүштэй. За нойлтой. За тэгээд өдөр болгон нэг удаа ингэж вок оруулж ирж тавьдаг. За сенс байдаг. Тэгээд нэг удаагийн хэрэглүүд бол бүгд нөөс цааван сойз мойз тэ бүгд байж идэг. За тэгээд ингийн наазах юмудаа тавьчихаар ийм 50 руудтай байдаг. Энэ нас онгоогод дотор нь юм хийж болдог. Надад энэ нэг таалагдаад байгаа. Энэ ингээд wardrobe ингээд харанхуй өрөөтэй. Энд нь мэдээж нөгөө нэг чимдам сав мав аян замд явж байгаа хүмүүс чинь баахал чимдам сав авч явдаг болохоор хийчихэд их зүгээр байдаг. За ингээ хөөхөн галтгоотой байдаг. Зарим нь болохоор нэг 4 хоололж байгаа ширээтэй байдаг. Тэгээ манайх бол 2 сандалтай байсан. Тэгээ хөрөгч нь бол зүгээр ажилтдаг. Том хөрөгчтэй. Тэгээ дээгүүр нь бас юмнуудаа хадгалжуулдаг. Гэхдээ нөгөө мэдээж хятад юм чинь бас гонжууд жоохон шавж орхоо байх гэдэг учраас доогуур нэг юм бити хийгэрэй гэж бас зөвлөмөр нь эндээ бас нэг юм том толтой байдаг. За тэгээ өглөө болгон одоо яг буудалтай адилхан цэвэрлэгч үйлчлэгч нар орж ирж 2 ширхэг цэвэр уус за мөн кофе тэгээд ийм одоо нэг энгийн нэг удаагийн хэрэглээний сойз мөз хэрэгтэй бол сэлгэн тэгээ алчууруудыг бас шинээр дэвсэж өгөн. За хэрэгтэй бол ор дэвсгэрийн давууг бас сольж өгдөг. Тэгээд 2 давхрыг цэвэрлүүлэх үү яах вэ гэж асуудаг. 2 давхраа цэвэрлүүлж болно. За бас нэг юмыг анхааруулж хэлэхэд хувцас хатааж болно, хувцас хатаагч байдаг. Тэгээд амар өндөр давхурт байрлаж байгаа. Тэгээд хөгшин настай миний хувьд хэд өндөр давхурт байрлах нь толгой эргээд алт тэгсэд идэг юм аа. Тэгэхээр жоохон доогуур давхурт авал зүгээр шүү. За ийшээ харцгаая. Тэгэхээр энд болохоор ингээд 2 давхар гэд би хэлсэн те. Эндээ ингээд зочны өрөө зурагт байгаа. За энэ жижигхэн 2 давхар тэгтэй. За ингээ 2 ортой байдаг. Та манайх яг нөгөө ялах хүүхдтэй болохоор юу ачдیں۔ Ороод нэг нийлүүлчихдэг байхгүй. 2 ортой өрөө ав нийлүүлчихээр ер нь их зүгээр дээ. Тэгэхгүй нэг том ор сонгочоор тэрэн дээрээ л ав багтдаг юм да. Тэгэхээр миний зөвлөх гээд байгаа нь 2 ортой өрөөл дандаа авч байгаа. Тэгээ нийлүүлээд тавьчихаар 3 голдоо хүүхдээ хийгээд гурлаа бол яг сайхан багтдаг. Ер нь 2 хүүхэдтэй дөрүүлээ явсан ч багтахаар. За одоо бас нэг гоё юм бичгийн ширээ. Нэр 2 давхартай бас урагттай байдаг. За энэ жижигхэн бичгийн ширээ байгаад байгаа. Энэ хөөрхөн мейкап хийж болдог. Ингээ мейкап хийж болдیں۔ Тэг толтой, гэрэлтэй. За тэг манайха за цааталтаа хувцсны шүүгэн хэсэг байгаа. Тэгээд энэ хэсэг хүүхдийн тоглох нэг юм
оршиг хэсэг байгаа даахгүй Япон маркийн юм ширээтэй зөөлөвчтэй. Гэхдээ миний бодлоор энд цаана хүнжил давхар илүү өгöd байгаа учраас энэ юу юм шиг байгаа маа. Хоёр хүн бас нэмээд унтаж болохоор юм шиг байгаа. Тэгээ энэ манай хүүхэд бол энийг зүгээр төвөөгээ аялцсан байгаа байхгүй. Одоо би яах вэ? Ууг нь зэгслээд янзлаа үзүүлж болно л да. Одоо үний үнэнгээрээ сайхан хүүхэд ийм л болгож хайж байгаа байхгүй ерөөсөө. Та нэг хятад нэг сайхан юм ингээ хүүхэд явсан газар болгон бүр ингээ бэлэг өгöd байх юм аа. Тэгээ одоо энд байгаа айгүй олон юмны баг за энд лав тэрийг үнгүү өгсөн, энийг бэлгэнд өгсөн, тэрийг бэлгэнд өгсөн. Явсан суусан газар нь манай хүүхдэд бэлэг өгсөөр байгаад ингээ тоглоом нуурцаараа. Тэгэхээр надад бол энэ тоглоом тоглох хэсэг нь их таалагдаад байгаа байхгүй. Тэр зөөлөвчтэй хүүхэд доороосоо даарахгүй. Тэгээд энэ хавийг овооруулаад байхгүй яг тэндээ сайхан заваартна. Тэгээд иймэрхүү апартментууд болохоор хоёр давхар апартментууд ер нь давуу тал нь гэдэг юм бол бас нэг за үнэн гэдэг юм бол одоо буудлууд янз бүр байгаад байгаа шүү дээ. Жишээ нь одоо манай өмнө нэг байрлсан буудал болохоор арай цөөхөн хоног байрлсан. Тэр болохоор нэг ойролцоогоор 700 ям байсан байгаа байхгүй. Тэнгүүд энийг бид нар нэлээ эрт захиалж чадж байгаа хгүй. Сарын өмнөөс энэ төр ирэхээс өмнө захиалчдаг. Тэгэх юм бол нэг ойролцоогоор 400 ям хавцаакэр 200 мянган төгрөг орчимд болж байгаа. Тэгэхээр нэг 4 том хүн 2 хүүхэдтэй бол хангалттай багтчихаар юм гэж би бол бодоод байгаа байхгүй. 2 том хүн тэнд унтаад 2 том хүн энд унтаад тэгээ хүүхдтэйгээ ингээ унжуулна. Тэгээд хэрэг өсөх юм бол нэг нь доошоо бөөдөндлөө цөлөгдөж болно тий. За манай байрны энэ арай нэг гоё талаас нь авсан зургуудыг харуулъя. Ингэж харагддаг юм зочны өрөөтэй. Ийм баггүй юу? За ер нь тэгтээ угаасаа энчээ ирдэг монголчууд ер нь иймэрхүү байр түрээсэлчихдэг юм байлээ. Тэгээд хэрхэн яаж өөр бол зөндөө олон хувилбарууд байгаа. Тэгээд буудал болоод апартмент буюу байр түрээслэх болоод буудал захиалах тэ хэрхэн байршлаа сонгох уу, хэдэн хүн гэдгээ яаж захиалгаа оруулах уу, пассвортаа яаж оруулах уу, төлбөрөө яаж төлөх үү, за мөн хаанаас хайх уу, за нөгөөхийнхөө байршлыг харах хэвээр. Тэгээ дээрэс нь бусдын үнэлгээг аягуулсаа харах хэвээр. Хүмүүс юу гэж бичсэн байна. Олон орны хүмүүс буудлаад ийм байлаа, тийм байлаа гэж олон юм ярьсан байдаг байхгүй чинь. Зарим нь өстой нэрээ амар хол газар байлаа, хамгийн дотын төвөөсөө хол байлаа ч гэдэг юм олон юм бичсэн байдаг. Эсвэл айгүй тухтай газар байлээ. Зарим нэг газар чинь та бүхэн үзэглэн үзэх гэж ирж байгаа. Одоо хавар намар болгон кантон фейр болж байгаа шүү дээ. Миний оролцоод байдаг. Тэрэнд шаттл бас буюу нэг үнгүү автобустай энтер байдаг. За метроны буудлаасаа хэр хол вэ? Ойр хавьд нь ийм фитнесээс тэдэн километрийн зайтай, ийм юмнасаа тийм юмны милийн зайтай. Одоо жишээл би ТВ шилүүгээ дандаа очдог нэг хэсэг байгаа шүү дээ. Дандаа амар олон гоё дэлгүүртэй те. Тэрнтэй ойрхон буудал авмаар наа гэж бичих юм бол тэрнээс тэдэн милийн зайтай маятай гэл гарч ирдэг. Ингээд буудлаа хэрхэн сонгох уу? Дээрээс нь нэг сарын өмнөөс захиалах хямдхан байдаг гэдэг шүү дээ. Хэрхэн захиалах уу? Яаж захиалга өгөх үү, хайх уу, майх уу гэдэг мэдээлэл авахыг хүсэж байгаа бол би тэгж жагаад цаг гаргаад тусдаа яг буудал болоод апартмент захиалга хийх аппликейшн дээр заавар оруулж өгч бас болно. Тэгэхээр та бүхэн яг тийм мэдээлэл гол нь би яг хэрэгтэй юугүй юу гэдээсээ мэдэхгүй байгаа учраас та бүхнээсээ санал асууж энэ хэрэгтэй хүмүүсээ бас хэрэгтэй байна гэд бичээрэй. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Коммент бичээрэй. Энэ одоо зарим хүн амтан чимээгүй зүр баярлал гэдэх нэг гоё юм бичмээр байгаа байхгүй. Тэгмээр вэ, ингэмээр нөө энэ чи энэ хэрэгтэй байсан юм нөө энийг чи мэдчих аваагүй юм биш үү? Би өмнө тэгсэн чи тэгсэн штэ. Тэгдэг байсан юм уу ч гэдэм юм уу те нэг өөртөө төрж байгаа гоё мэдрэмжээ манайхан гоё хуваалцмаар байна. Тэгэхгүй нөгөө худлаа ингээл чимээгүй үзээд байхаар нөгөө хүн одоо би хүн юу дотор юу бодож байгааг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас жоохон идэвхтэй бэмээр шүү зөө. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Баярлалаа. Баяртай.